За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэнд өөрийн уншсан номын тэмдэглэлийг хэрхэн хөтэлдэг болох талаар бичлэгийг бол хийхээр бэлтгэсэн байна. За тэгээд би өөрөө ном унших маш их дуртай юм учраас уншсан номынхон тэмдэглэлийг хийж тухайн номноос нэг ч гэсэн санааг авч үлээх гэсэн зорилгын үүднээс 2020 оны яг карантины үеэс эхлээд номын тэмдэглэл хийж эхлэе гэсэн санааг бол хамгийн гаргаад тэгээд 21 он гарах үеэр бол номын тэмдэглэл бол хийж эхэлсэн. За тэгээд 21 оноос өнөөдрийг хүртэл миний нэг уншсан номын тэмдэглэлийг энэ хөл дэвтэр дээрээ ингээд bullet journal хэм маягаар бол хөтөлж дуусгасан байгаа. Тэгээд энэ дэвтэр дээр нэг 60 номын тэмдэглэлүүд байгаа. 60 номын тэмдэглэлийн бичлэгээр ярьж амжихгүй учраас 10-10-аар нь 6 хэсэг болгож ярих төлөвлөгөөөр энэ хөө бичлэгийг бол хийж эхэлж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ миний яг хамгийн ихний уншсан 10 номын тэмдэглэлтэй бол танилцсан. Тэгээ энэ хөө бичлэгний хамгийн гол зорилго нь эдгээр номтой танилцаж агуулгыг нь мэдхээс гадна хамгийн гол нь номын тэмдэглэлийг хэрхэн хөтлөх юм бэ? Хэрхэн яаж эмгэгцэгцтэй өөрт ойлгомжтой байдлаар хөтлөх вэ? Мөн тухайн номноос би яг юу ойлгож ухаарч авах вэ? Тэрийг хэрхэн дараа нь өөрөө эргээд тэрээс хөө тарахад хэрхэн ингэж ойлгомжтой өөрт үлдэх байдлаар хөтлөх вэ гэдэг одоо бичлэгийг бол хийхээр шийдсэн байгаа. За тэгээд одоо ингээд би номын тэмдэглэлтэй хамт танилцаж эхлэе. Хамгийн ихний нүүрэн дээр бол ийм book journal гэсэн юм бичгтүүгээр бол эхэлж байгаа. За дараагийн нүүрэн дээр нийт ингээд миний уншсан номын тэмдэглэлүүд байгаа учраас нэг өсөндөө номын сан үүссэн гэсэн үг. Тийм учраас library гэсэн бичгтэй. За тэгээд энэ ч нэг гоё юм хөрхөн үгтэй ингэж хэлсэн байгаа. Нэгдүгээр номын тэмдэглэл Jojo Moyes-ийн Me Before You буюу чамтай уулзахаас өмнө гэдэг юм цохол байна. За зүүн гар талын дээд буланд нь би тухайн номоо дугаарлах үүднээс дугаарыг бичиж явсан байгаа. За тэгээд дараагийнх нь тухайн номныхон зургийг бол энэ чинь хэвлэж наасан. Хогч жоохон товч намтар байвал тэрийг нэг товч доторхоос бичдэг. За эхлээд хэвлэгдсэн он хуудасны тоо тухайн номын төрөл. За тэгээд редакцлог нэм бичүүлэн за мөн хэвлэлийн газрыг ингээд товч номынхоо мэдээллийг бол ингэж оруулдаг. Дараа нь тухайн зохиолын төрүүдийг нэмэгдсэн байдлаар бичиж дараа нь хараа санах үүднээс бол бичдэг. За дараа нь зохиолын агуулга буюу тухайн номынхоо маш товч агуулгыг бичнэ. Тэгээд зохиолоос дараа нь юуг тусгаж авсан бэ гэдэг өөрийнхөө бодол тухайн номоос ойлгосон зүйлсийн болон дээр бичдэг байгаа. Тэгээд номоо чимэглэх үүднээс энэхүү washi tapes болон улмастрыг ашиглаж чимэглсэн. За мөн тухайн номтойгоо холбоотой кинон байдаг учраас зургийг нь оруулах үүднээс тухайн кинон дээр гардаг үйл явдлуудыг зургийг нь олонтой оруулж өгсөн байна. Хоёр дахь номын тэмдэглэл Jojo Moyes-ийн After You буюу чамтай уулзсанаас хойш гэсэн 2 дугаар бот зурлал байна. 2 дугаар бот номонд 2 их дугаарлаад номынхон зургийг оруулаа. Холбогдолтой гой зургуудыг чимэглэг үүднээс зураг зурж болно, стикерүүд бол нааж болно. За ингээд зохиолын дөрүүд бол энэ дээр ингээд явагдсан байна. Тэгээ би номон дээр хамгийн том гаргасан алдаа гэх юм бол хэрэггүй дөрүүдийг нь маш олон гэж бичсэн байсан. Тэгээд эдгээр дээр ийм олон дүр бичих шаардлагагүйгээр товч яг гол дөрүүдийг нь товч бичих нь бол зүйтэй. За тэгээд дээр ингээд зохиогч хэвлсэн он хуудасны тоо гэцэл зүйлүүдийг багуулсан байна. Тийм үү холбогдолтой зургуудыг бол энэ дээр ингээд багтахгүйсэн учраас ийм зай ашиглах үүднээс ийм washi tape-ийг нааж зураг оруулсан байна. За мөн дараагийн хэсэгт үргэлжлээд ингээд энэ зурагтай яг 2 дугаар хэсэг дээр нь холбогдолтой энэ тхүү зургуудын мэдээ цайжуулаад хэвлэж наасан. Тэгээ зохиолынхаа агуулгыг бол би яг өөрийн сэтгэлдэлтэйгээ бичсэн. За тэгээ зохиолоосоо юу тусгаж авсан бэ гэдэг өөрийн зохиолоос мэдэрсэн мэдрэмж сэтгэлдэлүүдээ дээр ингэж бичиж авсан байгаа. 3 дугаар номын тэмдэглэл нь Jojo Moyes-ийн It's Still Me буюу тэрл би гэсэн 3 дугаар бот ном байна. За эдгээр ингээд товч мэдээлүүд номынхон зурагтайгаа хамт байна. Тэгээ холбогдолтой гой зургуудыг ингэж оруулж өгч стикерүүд наасан байна. За энэ чинь ингээд дөрүүдийгээ бас мөн адил бичсэн байгаа. Энэ дээр бол яг богино жоохны бичих хэрэгтэй байсныг би тухайн үед хамгийн анх хийж эхэлчихсэн учраас энэ дээр бол баг зэргийн жоох юм алдаа гаргасан байгаа. За тэгээд зохиолын агуулга нь байна. Энэ ингээд бас мөн зай хэмэх үүднээс ийм зураг
байсан. За ингээд тухайн зохиолынхон талаар өөрийнхөө мэдрэмж сэтгэл ойлгож авсан бүх зүйлсээ ингэж бичсэн байна. Хамгийн гол нь ингэж бичиж ойлгож үлдсэн энэхүү бичвэр өөрөө чухал. Харин чимэглэх, зураг оруулах нь бол тань тухайн хийж байгаа хүний өөрийнх нь одоо хүсэл, сонирхол нэс ингэж тэгээд ингээд мөн цай амьдрах хүснээс бол ингэж болсон байна. Тэгээ яг энэ хэсэг дээрээ болохоор би яг зохиолынхон тухай зохиогчийн хамгийн гол нь энэ номыг бичсэн зохиогч нь бас өөрөө маш чухал учраас зохиогчийн товч намтрыг бол хамгийн сүүл хэсэгт нь ингэж оруулсан байна. За дөрөвдүгээр номын тэмдэглэл Кристин Хана хэмээх зохиолчтой Алтан гурвалтай гэсэн ийм зохиол байна. Бол хамгийн ихний хэсэгт нь одоо ингээд зохиогчийн намтрыг товч байдлаар оруулах зүгээр юм байна гэсэн үгнээс илүү туршлагачаад ингэж оруулсан. За зохиолын дөрүүдийг бол ингээд нэг нүгэрэнд бол багтаасан байна. Бас л жоохон их байсан. Гэтэ энэ яг нэг уран зохиолын ном учраас дараа нь эргээд харахад зохиолын дөрүүд нь өөрөө маш чухал одоо зүйлийг сануулж өгдөг учраас бол ингэж оруулсан. За дараагийн нууцнд энэ өөрөө яг дэлхийн 2 дугаар тэнтэй холбогдлолтой ном байсан. Герман Францын холбогдлолтой ном байсан учраас ингэ холбогдох дүр зургуудыг нь бол ингэж оруулсан. Нацист Германы тэмдэглэлийг бол ингэж оруулсан байна. Зохиолын агуулгыг ингэж оруулаад юуг тусгаж авсан гэдэг нь хамгийн чухал учраас дараа нь ингээд энэ номыг нэрээ харахад би яг энэ номоос юу ойлгосон бэ гэдгийг харахад маш гоё тийм гоё дурсамжийг бол Мишель Обамагийн Becoming буюу Миний түүх гэсэн номын тэмдэглэл хийсэн байна. Америк нэгдсэн улсын тэргүүн хатагтай хасны дотн ич хүчтэй уран төрүүлсэн дуртгал гэсэн ийм нэртэйгээр тухайн намтрыг нь бол бичсэн байна. За дөрүүдийн хувьд буюу энэхүү номон дээр гардаг тэр гол дөрүүдийг нь бол ингэ бичсэн гэр бүлээр авахсан зураг байна. Тэгээ мөн цагаан ордны би ягс өөрийнхөө хэмжээнд бол ингэж бас зураг зурж дүрсвэл илүү гоё өнгөлөг болох юм болов гэдэг үгнээс бол зураг дурсан байна. Дараагийн хуудсанд нь зохиолын агуулга тийм яг ямар утгыг санаа гаргаж байгаа зохиолын агуулгыг бол бичсэн байна. За зохиолоос юуг тусгаж авсан бэ гэдгийг бол энэ дээр ишлүүдийг бичсэн. Өөр таалагдсан ишлүүдээ тухайн номоо уншиж байх үедээ доогуур нь зурж тэмдэглээд дараа номынхон тэмдэглэлийг хийх үеэрээ номоос өгч хараад би энэ ишлэлийг тэмдэглэсэн юм байна гэдэг үгээд яг таалагдсан ишлүүд бол энэ ч ингэж бичсэн байна. Габриэл Гарсиа Маркесийн бичсэн 100 жилийн ганцаардал гэдэг номын тэмдэглэл байна. Номынхон зураг нь бол маш гоё өнгөчмж өгдөг. Энэ бол дараа нь харахад маш гоё санагдуулсан дүр зураг учраас номын зураг бол хамгийн чухал гэж үзсэн. За ингээд зохиогчийн товч намтрыг бол ингээд зурагтай нь бол оруулж өгдөг. За зохиолын дөрүүд нь бол өөрөө нийтдэр байсан ийм бэлэн темплейт байсан учраас би нэг л 100 жилийн ургийн мод гэсэн нь бол маш чухал мэдээлэлс учраас энийг бол хэвлэж оруулсан. Энэ номыг уншихдаа яг энэ 100 жилийн ургийн модыг ойлгож уншихгүйгээр энэ номыг бол ойлгоно гэж байхгүй. Тийм учраас энэ хоорондын дөрүүдийн хоорондын холбоо хамаарал нь ураг сатан төрлүүдийн хоорондын харилцаа чухал учраас энийг бол би олж оруулсан. Тэгээд дараа нь болохоор зохиолын агуулга тэгээ юу гардаг ингээд нийтээс би 100 жилийн ганцаардалтай холбоотой зургуудыг хайж үзгээд эдгээр зургууд гарч ирсэн. Тэгээ яг холбогдлолтойс учраас харахад их гоё байлгах үднээс зургуудыг нь оруулсан. Мэдээж өөрөө одоо зохиолыг зүй тусгаж авсан талаараа бичсэн. Тэгээ нэг таалагдсан өршил нь цаг хугацаа урагш явдаг бос тойргоор явдаг, нэг л тойргоор эргэж байдаг гэсэн ийм хөршлийг бол оруулсан. City Mongolian-ийн дэлгөөнийг бичсэн Хосын жор гэдэг ном байна. За 7 дахь номын тэмдэглэл Хосын жор. За энэ ном бол нийт хосуудад тулгардаг тий асуудлуудыг хүндсэн тухайн асуудад бас хооронд хэрэгжүүлж болох тийм чухал жоруудыг дурдсан ийм гоё ном байсан. За ингээд зохиогчийн товч намтар бол энэ хэсэгт явж байна. Зохиолын дөрүүд товч байгаад ингээд яг энэ ном дээр гарсан нийт хосууд ямар хосууд хоорондоо ярилцаж жороо хуваалцсан бэ гэдэг ийм нэрсүүдийг юм бол нэр бичсэн байна. За тухайн номоос шалтгаалаад бичих номын тэмдэглэл дээр бичих тэр чухал зүйлүүд нь өөр болж байгаа шүү. Уран зохиолын номын хувьд арай өөр зохиолын дөрүүд нь илүү дэлгэрэнгүй бичсэн бол одоо ингээ хувь хүний хөгжилтэй гэр бүлтэй холбоотой номын хувьд хосын холбоотой
номд бол арай өөр хэлбэрээр бичигдэж байгааг бас харж байгаа. Тэгээ номын зохиолын агуулгаа л товч бичээд за одоо энэ дээрээ зохиолоос юу тусгаж авсан бэ гэх бүлэг 1, бүлэг 2 тэгээ бүлгүүд дээр нэг юу гарсныг ингээд товч бичсэн. Тэгээ ингээд Өсөлтийн Монгол Улсын зургийг бас хөөрхөн санагдаад бас тухайд оруулж ирсэн юм байна. 8 дахь номын тэмдэглэл Коуч Ганбатын мөнгөн зохиолчийн бичсэн хадгаламж өнсгөөс эхлэн гэдэг ном байна. За ингээд зохиогч жоохон товч намтрыг бол нийтээс хайхад бол бүгд гараад ирдэг. За зарим үнэхээр мэдээлэл олдохгүй хүмүүсийг нь мэдээлэл зургийг нагаад мэдээлэл олдоогүй гэж бичээд үлдээдэг байгаа. За ингээд мэдээлэл олцсныг нь яг нийт дээр олдсон нийтэд ил байгаа мэдээллийг нь бол ингээд бичдэг. За номын агуулганд товч бичлээ. Тэгээ номоос юу тусгаж авсан бэ гэдэг нь тухайн мөнгөтэй данстай холбоотой тэрхүү зүйл байсан учраас яг чухал гэсэн амьдралдаа хэрэгжүүлж болох зүйлсүүдийг бичсэн. 2 дансны арга, 6 дансны арга. За мөн ингээд хадгаламжаа хэрхэн ингэж 6 хуваах юм гэдэг өөрт харагдахад хэлбэр байдлаар ингэж хувь хүний хөгжлийн номыг бол маш чухал тэмдэглэх нь бол зүйтэй уран зохиолын номоосаа илүүгээр яг авч үлдэх чамд хэрэгтэй гэсэн зүйлсээ бүгднийг яг нэг сайн бичсэн байгаа. Тэгээ мөнгө хадгалах шалтгаан ингээд товч бичсэн байна. 7 дахь данс гэдэг зүйлийг бас 9 дахь номын тэмдэглэл информац зохиолчтой Сахиус Тэнгэрүүд хэмээх ном байна. За товч намтар зохиогчийн товч намтар явлаа. Зохиолын дөрүүдээ явлаа. За тэгээд зохиолын агуулга. За зохиолоос юу тусгаж авсан бэ гэдэг өөрөөх нь мэдрэмж сэтгэлээ бичсэн. Тэгээд тухайн үедээ би яг бас нэг зүйлийг жоохон туршлагагүй учраас тухайн зохиолчтойгоо зургууд нь гоё санагдсан учраас энэ хуудсыг бол энэ үрийг юу байсан зургаар дүүргэсэн байсан. Тэгээд энэ дээр өөр нэмж үг бичсэн бол илүү гоё хасан байж тээ гэж дараа нь бодсон. За сүүлийн буюу 10 дахь номын тэмдэглэл мөн Пүрмаа зохиолчийн бичсэн Цэцгэн Титэм гэдэг ном байна. Энэ ном бас айгүй тийм энэ тухайн зохиогчийн амьдралтай холбоотойгоор бичигдсэн маш том гоё ном. Доторх үйл явдал ч гэсэн айгүй сэтгэлийн утас тэгж хөндөж чадсан бас нэг бодод дууштай тиймэрхүү ном байсан. За өмнөх дараалалаараа яг ингэ явж байгаа. Тэгээ зохиолын агуулга зохиолоосаа юу тусгаж авсан бэ гэдэг зүйлээ маш чухал зүйл болж яг өөрөөсөө яг энэ асуултыг асууж байгаа юм шиг юу ойлгосон бэ гэдгийг яг энэ хэсэгт бол ингээд оруулж өгдөг байгаа. За дараагийн номын тэмдэглэл бол энэ чинь ингээд байгаа. Тэгээ дараагийнхаа хэсгээр уулзцгаая. Ингээд өнөөдрийн миний танилцуулах 10 номын тэмдэглэлүүд бол дуусч байна. Та бүхэн яг номын тэмдэглэл хөтлөх аргачлал, товч аргачлалыг бол харж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд миний хувьд бол хамгийн ихний энэ 10-ын хувьд бол алдаж унах зүйлс бас жоохон туршлагагүй дах зүйлс бол гарч ирсэн. Гэтэ тэр бүгдээ ингээд дараа нь хараад сурамж аваад дараагийнх номууд илүү байжуулаад, сайжруулад номын тэмдэглэлийг хөтлөсөн байгаа. За ингээд дүнг үзэмжтэй өөрөө дараа нь ингээд хэдэн жилийн дараа харахад ч гэсэндээ гоё дурсамжтай байх үтнээс ингээд тэгвэл номын тэмдэглэлийг бол хөтөлсөн. За өнөөдрийн бичлэгээрээ би өөрийн уншсан 60 номын тэмдэглэлийн эхний 10 номын тэмдэглэлийг бол танилцууллаа. Дараагийн хэсгээр дараагийн уншсан 10 номын тэмдэглэлийг бол танилцуулж part 2 гэсэн хэсгээр оруулах байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ном бол ертөнцийг харах цог юмаа гэсэн үгээр дуусгаж байна. Дараа уулзлаа түр баяртай.